Тэр жилийн тэр нэг өвлийн өнтэйг яа. Тэхийн зогсоол гэдэг тэр ориглын өндрийг яа. Хөрөн улсын бойд мохор хүүш нэртэй. Хөрхөд холж өвлжихэд нүмер хөх бууцтай. Хөрөн улсыг халуун намраар аав минь зарив хүүшийн өвлжөөнд 3 гэрээр айл өвлжлөө. Өвлжиг тойсон улсын оригл бүгд өндөр. Өндрийн дундаас тэхийн зогсоол бүрч өндөр. Манайх Дорногов аймгийн хуучин дэлгэр хэт сум гэж байсан. Хуучин дэлгэр хэт гэдэг бол одоогоор Дорногов аймгийн Алтан ширээгийн хойдлын тойгийн баригад гэж үүдэг тэнд. Тэгээ дэлгэр хэт сум тараад их хэт Алтан ширээ гэж хоёр хуваагдаад тэгээ би Дорногов аймгийн хэт сумын харьяат гэж явдаг. Яг миний тогдож өссөн төрсэн газар гэвэл одоо тэр өнгөт ногоон толгой үлжит болог тэр сайхан тагшин газрууд одоо манай тэр нутаг орон бас энэ 90 жилийн тэмдэглэж явах чигээ сая би хөгжим зохиолч Үлзий баяртай хамтарч нутгийнхаа тухай сайхан дуу хийсэн. Одоо ер нь клипийн өнөө маргаж гарах гэж байгаа баг. Хөх Азийн цээжинд ирж буцахын учир хүмүүний алтан заяа энд байхын учир тунгалаг шандны толиог холомтой хамт будаалдаж аршаан амсахын учир туурын тамхтай хөрсөн дээр унахтай хамт тэмцэж хөлд орохын учир би Монголдоо мэндэлсэн. Их л тийм сайхан маш их баяр бахархал Монгол темир дэлгэсэн газар орон гэж би өөрийнхөө төрсөн нутгийг магтана шүү дээ. Тэгж л боддог. Сайхан тийм одоо ногоон жолоотой тийм ногоон толгой байдаг. Урсгалтай их говьтай. Тэгээд би чинь анх ижихэн хэвлээ тэр бууцсан төрсөн гэлээ. Тэгээд одоо их цод болоод тэгээ одоо улсууд нүүе одоо энэ хүйтэн болоод энэ нүүе гэсэн чи одоо толгор хүнтэй манай аав нөхөхгүйгээд тэгээ мал нэг хүйтэн говь идэж одоо осолдоод их олон хоньны толгой дээр суусан гэсэн. Тэгэд манай хүмүүс өрөө зарчим мэдлэгт их олон хоньны толгой дээр суусан гэж ярьдаг. Тийм сайхан нутаг төрөөл тэгээ яг одоо нэг 7 настай аймгийн төв ороод тэгээ тэрнээс хойш аймгийн 10 жилд 10 төгсөөл багшин дээр тэгэл миний намтрууд их богинохан шүү дээ. Би Улаанбаатарт 1973 оны 8 сарын 6-нд анх орж ирж ирсэн. Яг зүгээр үнийг ярихад бол би нэг Мампсаны хайрцагт би чинь сурагч байхдаа 2-3 медаль авсан шүү дээ. Монголын хяналтын сурагчдын урлагийн үзлэгийн алтан медаль, Бухар түмний урлагийн үзлэгийн бас медаль энэ 2-3 медальтай. Тэгээд 4 шүлэгтэй. Тэгээд ирсэн. Тэгээд тэрийг яагаад Мампсаны хайрцагт өөрчилж ирсэн бэ гэхээр одоогоор нэг заргын бичих шиг юм байна. Заргын бичих шиг. Яагаад ингэж юм бол би уг нь улсын багшийн дээд сургуулийн монгол хэлний ангид конкурс өгөөд өрсөлдөгчөд ялцсан. Тэгээ намайг өөр сургууль руу шилжүүлэхээр би орохгүй гээд. Тэгээ одоо аминдаа тэр заргаан гүйцэлдүүлэх гэж тийм ээ хотод орж ирсэн. Тэгээ би тэр үеийн одоо хүмүүс суучны хүмүүсүүд мэдэх байх боловсролын яамны сайд эсцэрэн гэж байсан. Дээд улсын хорооны одоо ахлах мэрэгжилтэн байна уу, дарга нь байна уу, гомбоо гэж хүн байсан. Тэр хоёр хүнийг би насан туршдаа мартахгүй залбирч явах хэвээр. 512 хүний өргөдлийг шалгаад нэг номерт намайг авч ирсэн. Шууд багшин дээдийн монгол хэлний утгацгууд. Хэрвээ тэр сайхан хүмүүс зөөр харж тийм ээ яваагүй бол би тэгэл багшин дээдийн монгол хэлний ангид орохчгүй гэдэг буцаад явах байсан баг л да. Хөвтөлн өөр ажил хийх л байсан баг. Тэгээ би аминда би ингэж шүлэг уншдаг байсан юм аа. Ийм шүлэг өчдөг байсан юм аа. Би ийм л юмдаа дуртай гэсэн одоо нэг бодлын одоо тайлан болдог юм уу? Өргөдөл болдог юм уу? Заргын бичиг болдог юм уу? Тэгж орсон юм. Тэгж анх бол одоо сая спорт аялал жуулчлалын яам биш үү? Тэр чинь боловсролын яам байсан. Тэрний үүдэнд би суугаад 45 хоног суусан шүү. Холоос ирсэн ээжтэйгээ хоёулаа тэгээ өдөрт нэг урт талд нэг жижигхэн нэг түүс шиг байсан тэндэг гөөхөө идчихээр тэгээ суугаад байдаг. Тэгээд өргөдлөө гэж өгч. Тэгээ би бол тэр хүмүүст баярлагдгийг тэр хүмүүс том буян хийсэн. Магадгүй намайг тэгснээрээ Монголын одоо сэтгүүл зүй яруу найрыг уран бүтээлийг төрөх тэр замыг нээлэн штэ. Би зүгээр боддгийн штэ. Ийм над шиг яг өөрийнхөө юм хийх чадахгүй
чадах ёстой хүмүүсийг хичнээн олон хүн буруу гол төргөөр явж хичнээн хүний буруу гараар цааш нь төлөвлөдөг болоо. Тийм ээ? Ямар нэгэн арын хаалгаар ямар нэгэн авьяастай өгөхөд юу руу шингэсэн байхыг бид таашгүй. Тийм ээ? Тэгэхээр зэрэг энэ бол би хөгжиж дэвжиж мундаг яруу найрагч болсон гэхгүй. Гэхдээ би сэтгүүлчийн ажлыг яруу найраг уран бүтээлээр муу хэлэхгүй. Энэ хэртэй яваагийн буйныг тэнд ихлүүлсэн. Тэрийг тэр ухаантай хүмүүс олж харсал байхгүй юу? Би одоо эсрэнгуй хүүхдүүд юм уу, гомгоо хүүхдүүд байдаг бол баяр хүргэсэн гэж боддог. Тэр жилийн хүүн нэг байсан би орж хэлсэн юм а зүгээр. Нэг сайн ойлгохгүй л ямар ч учиртай явж байгаа гэж бодсон баа. Ер нь бол нэг тийм хүний амьдралын чиглэл өөрөө тэгээд нэг зураг тавилан гаргаж болдог юм уу да. Тэгээ би тэр одоо барилгачдын талбайгаас одоо бол багшин дээд хүртэл яаж чицсноо мэддэггүй шүү дээ. Тийм хурдангүйсэн. Одоо бодоход машины урсгал гайг байсан бох одоо бол балран дэвстэй. Тэгээд бос хөвчөнд дэмбэрэл гэдэг хүн дээр нь очиод тэгээд маргаашин сангаж чад явж ирсэн. Тэгэхээр тийм юмнууд ч намайг их тийм баясгалтай. Тэгээд чи миний аав манаач миний ээжийн гэрт амьдэрдэг зүгээр айлын ганц үг шүү дээ. Тэгээд тийм нэг ардын хөвгтүүд ч бас хэрэгжих юм байдгийн шүү дээ амьдрал. Би бол бас үгүйсэхгүй л байна. Одоо ч гэсэн дөөсөж байгаа мянган гайхамшигтай хөвгтөн дотор ямар авьяастай хүүд яг зөв чигээ олж чадахгүй гэсээгээд өнгөтэй нүдэн төрүүлж сургуульд ороод байгааг чи билүү мэдэхгүй шүү дээ. Би тэгж юм шилэхгүй. Гэхдээ бас үүсэх арга байхгүй. (1977) онд би багшин дээр төгсөөд зохиолчтой хороонд очив. Зохиолчтой хорооны аман зохиол сулслагааны дасаг гэж одоо аман зохиолын одоо тэр зохиолуудыг хүмүүст хүргэдэг тий үлгэрийн тангим гэж чуулга байлаардын тэрний одоо найруулагч харагдсан. Зохиолчтой хороод анх удаа бид тэр сайхан газар их өндөр салентай. Тэг их өндөр салентай 700 хэд авдаг байсан. Тэг төгсөөд тийм өндөр сален их өндөр салентай үе 700. Тэг хөдөөгөр Монголын бүх сумаар явдаг сайхан уран бүтээлчид алдартай сайхан уран бүтээлчид одоо энэ цагийн одоо Монгол Улсын гавьч гэгчин Жансан чай, Монгол Улсын гавьч гэгчин Баттөмөр, Монгол Улсын гавьч гэгчин Үлзий тэргээл энэ олон сайхан хүмүүстэй хамтрал уран бүтээл ясна ахалдаг байсан манай найруулагч нь явсан. Тэгж зохиолчтой хороонд байхдаа би чинь нөгөө агуу явуу холонгойтой, нөгөө эрдэнэ гойтой, нэг сонион уншлаганд ордог, нэг ганцхан тоол иддэг, нэг хурал суудаг байлаа шүү дээ. Энэ нь хувьцаа. Тэгж байхдаа би 77 оны намар дугуй хэдэн наадмаа бичсэн. Зүгээр яг тэтэ дөрөв монголчууд баг мэдэндээ энэ шүлгийг. Бас л гоё юм бол тэнд нэг байгаа юм. Зүгээр би олох гээд олж чадахгүй хүнд нь байх шиг байгаа. Тэр үед шойн нэг найздаа загтлуулсан байдаг. Сайн байна уу хинээч гэдэг юм те. Би ингэж байна, тэгж байна, сайхан цусч байна уу, тэгж байна, ингэж байна гэснээр сая удаа зохиол сонин дээр өр газар гэдэг нэг залуу дугуй хэдэн наадам гэдэг шүлэг өччээ. Ямар сайхан шүлэг вэ чи уншив уу гэж. Тэр үл надад том шагнал байсан байхгүй юу. Чойнмыг би 2 хоногтой холоос талсан. Уулзаж ярьж явсан гэж бодлоо хэлэхгүй. Одоо шүлэг гэснээс Английн Шимон гэдэг монголч эрдэмтэн миний шүлгүүдийг 100 шүлгийг орчуулсан. Англи хэл дээр. Одоо би удахгүй наадмын дараа үзэгчтэй хүргэн. Тэр дотор дугуй хэдэн наадам байгаа. Бэж сулаацсан 3 сумын хүүхэнд хэлсэн юм шиг хөх дарган дээлтэй ирж зуузаа харшуулсан 3 сум амьд ижилсэн юм шиг суман дээр гайхуулж хөх дарган бадантай хөлийн хоёр асар хэцийн сэнгэл сахин хээгэн гэдэл дээр үнэ гэдгийг англи дээр яаж уудаг юм бол гэдгийг ойлгохгүй л юм. Тэгтээ би охинороо явуулсан чинь их сайхан орчуулсан байна. Агуулгын сав те. Дандаа нэг ясан тийм их Монгол юутай шүлгүүд их шүү дээ. Гэхдээ тэр хүн мундаг хүн манай ноён хотод Танзаар авжаагийн бүтээлүүдийг дэлхийн нийтэд хүргэсэн. Манай Миндоёгийн сайхан бүтээлүүдийг хүргэсэн учраас би бол гайхамшигтай сайхан орчуулсан байх гэж бодож байна. Би үнэхээр тэгж англи дээр шүлэг орчуулсан шүлгийг ойлгохоор хэмжээний англи хэлтэй хүн биш. Хий зүмэд илнэ гэдэг шиг хараа суугаад байгаа. Итгэлтийн данс шиг л ингээл хий өөрөө жаад харддаг ингээл тэгээд өөр юм байхгүй. Гэхдээ бас өнөөдөр хүмүүс соёлтой болж байгаа учраас бас нөгөө таньдаг шүлгүүд нь англи дээр байвал бас илүү таатай жиж мэдэх юм. За энэ хүн байна штэ. Шүлгийнхээ онгодыг эсвэл нэг нутгаа, эсвэл нэг ижигэн, эсвэл үр хүүхдээ, эсвэл ханиад бодож шүлэг өчгөр шүлэг сайхан дөрдөө штэ. Би их олон сэдвээр бичдэг. Хаана одоо бид нар сайн ажиглах юм бол одоо Баогийн Тавсран багшийн шүлгэнүүд нь ихэнх нь боржигны тухай, тийм ээ? Монгол их дайдын тухай, ихэнх нь ханийн тухай л байдаг. Тэгэхээр тэр яг нэг тийм тэгээд нэг магтъя гэж магтдаггүй юм. Өөрт нь ч одоо нэг хүчргүй зориулаад байгаа юм биш зүгээр яхахгүй миний сэтгэлийн чандад нэг тэр нэг зүйл санагддаг л байхгүй юу.
Жаргалтай ханыхаан дэргэдээс сар угас олдоход жавартай үдшийн сэрчигний өврийн хүртэл санах юмаа гэдэг чинь нэг л өгөөлхийн дайдал бичсэн бай таарна да. Тийм ээ. А гэтэл 20 хэдтэй зовлон үзээгүй залууч гэлээ хорвоод хүний хэсэг гэхээр өөр юм аа. Бүрийн хөлхөлчээр бүү аялдаг боллоо. Айдсын харагдахад угаан зөөлөж аясхын чинээр үлгэр одоо зохиодог боллоо гэж одоо би 22-т аав болчиход том бохондоо зориулж хүний эцэг болсныхоо тухай бичижсэн бай дарах гэдэг. Тэгвэл бүр сүүлд нь 40 настай байхдаа шүү дээ. Хорвоод байх гэж энэ жамд нэг дэргэдэн дагуулсан 20 жилийн амьдрал заяа хазаагаагүй явна гэж боддгийн биш биз дараа. Үгүй дээ хайртан үгүй. Үнчийн алдрыг шамаас өвдөх гэж үннийг нуугаад би яах юм бэ ч гэдэг юм. Ингээд нэг цаг хугацаа догдлол болгон ханыхаан харсан хар суулганд тийм ээ. Одоо юу гэдгийг тэр цаг хугацааны тэмдэглэлүүд юм да. Ханы шүлэг гэдэг. Магадгүй одоо нэг 5 жилийн дараа бол арай л өөр тий. Бараа-бараандаа жаргаж нойрон санаа бүртэлцээ нүдэндэн уулзаж уулан цаанаа биенэл төшиж яв юм өгш юм ч гэдэг юм ингээд явах байх л да. Тэгэхээр нөгөө цаг хугацааны үнэмшил нь бас хандах шүлгийн хандлага хандаач вэ, өрдөөч вэ, хорондооч вэ бичсэн шүлгүүд маань бол заайлш ингэж өөрчлөгдөж харагддаг шүү дээ. Биш бас дууны уран бүтээлд нэг одоо бас нэг 15 6 жилийн ширүүх орлоо шүү дээ. 99 оноос эхлээд тэгэл одоо хүртэл 15 жил шууд дууны уран бүтээлийг бас тойролцож олон сайхан дуучтай бас хамтарч ажиллаа гэж мэд зохиолчтой. Тэгээд жавхлан гид нөгөө баясгалаа хоёр чинь хоёулаа тоглож байгаа жавхлан ганцаараа тоглож ийдэг гэсэн. Бөхөөргөн тоглоход би нэг өдрийн тоглолтыг би хөтлсөн. Нэг өдрийн Батбайргаа хөтлсөн. Дараа нь одоо Монгол Улсын гавьч Эрдэнэ Бат Эрдэнэ шүү дээ. Энэгийн хонхны нулимсгийн тоглолтыг би UB пасс хөтлсөн. Тэгээд тэрний дараагаар нөгөө тоглолтын дараа нөгөө цайлга майлга болдог шүү дээ. Тэрэн дээр би жахланд хэлж ирсэн. За мэдвэх сайхан болдог хөөхтэй наа. Дандаа аав минь нутаг минь энүүхэн тэрүүхнэр дуулаад бас болдгоо юм аа. Жахан том их тий бяртай гэдэг юм уу? Өөдтэй дуулах хэрэгтэй. Би чамд тий хийнэ. Ханд доо хийж өгнө гэд. Тэгээ Сэрод тэр чинь нэг өдөр сойси багш байсан. Сэродтой өрөөндөө Сэрод нэг аяц сонсгоод би сонсоод энэ ямар юм бэ гэж наадахсан шүү дээ. Хөөс наадах чинь дахиад сонсъё. Наадах чинь байна. Би нэг жавхлан нэг тийм Монголын үнэртэй салхи гэсэн үг санагдаад байгаа. Нэг ийм дуу ямар гэж Сэрод ингээд шууд бадгийн шилүү те. Хүн жанрын чимээ намаг шимсэн гүгүүл сэрс Монголын үнэртэй гэдэг ингээд өө чи болмоор юм байна гэд. Тэг огцсон байхгүй. Тэгээ байж исэн чинь 2000 тэр 2-3 сар болцсон. Тэгс нэг ороо би нэг арга хэмжээнд дээр бүр хотоос зайдаг байсан чинь нүүдэнд хүн ирээд гөрөөсөрөө шамааг хүн асуугаад байна гэдэг. Дахиад Сэрэг зогсож байна. Яасаг завааларсаа нөгөө дуугч нь хийгээд аранжирок нэгэд бэлэн болцсон. Хоолойд орох гээд идэг. Нөгөө исчэн жахлан тоглох гээд байна. Сингэл төхөөрөл нь. Тэгээд Боингийн жагаанттай хамтарч ирсэн юм аа. Шоуг нь ивент гэж юм уу. Тэн дээр Монголын үртэйслагч нь дуулахаар бас одоо явж ирчигээд. Тэгээ би шин тэр жигтэй таксигээр дагуулж ирээд шууд дуулж яхад нь үлдсэн бадгуудыг хийсэн. Яг дуулаад мөр нь. Бас тийм юм байдаг юм. Гэхдээ тэрвэл халтуурч бас биш. Сонсоод хийвдээсаа хийж болдог. Тэг эхний дөрвөн дуулж яах. За дуулжаа гэж байгаа л тэгэл тэр чинь одоо юу гэдэг юм гээл тийм ээ. Тэгээ явсан. Зүүдмэн төөрөөдөн зүрхмэн дараад байна. Намрын хөйтэн бороо мэндэгээс ширчмаагэнд байдаг. Тэрийг яг пүүлтэн дээр нь хийсэн. За зүүдмэн дараад зүүдмэн төөрөөдөн зүрхмэн дараад байна ч гэдэг. Тэгээд за миний хоёр мөрийг бариад орж идэ гэж байгаа. Нэг хаасна ингээд тэгж хийх юм би бас. Тэрвэл халтур болдгоо бас. Хүмүүсүүд ямар тэн дээр нь хийхээр халтур болдог болов гэж боддог. Үгүй шүү дээ. Дууны үг бол маш хурдан тасгээд өрнө шүү бас. Зарим хүн надаар ингэ дуу хийлгдэг дууны үг хийлгээд би яг хэдингүүт нь үдээс хойш гин хийчдэг байхгүй юу. Тэгээ хийнгүүт нь би нэрлэхэд нөгөө хүндээ 5 хоногийн дараа уцсдаг шүү. Шууд авчиад их юм халтурлаа гэж бодоход өгч одоо нөгөөд чи одоо гарсан та нэг харах уу гэдэг байхгүй юу. Шууд төрөх юм бол шууд л төрнө шүү дээ.
Тийм үстэй. Бүгдийн бизнес чинь бодцоод барилдаа нөгөө төр барилд ихгүй үстэй. Них мэх хийгээд үзэн тонгорол ачууд ачна. А тэрнтэй адилхан шүлэг буул биенд боохгүй ихгүй үстэй тэр чинь. Тэгээд нэг юм бодоол Монгол нэртэй салхийг хийх гэж байгаа гал нэг мундагийн бодоол овон дээр гарч суугаад байхгүй шүү дээ. Миний одоо сэтгүүлчийн ажил бол яг харахгүй би чинь 35 жил сэтгүүлч хийдэж үнсний олон нийтийн телевизэд. Одоо 40 хэдэн жилийн 47-8 жилийн түүхтэй гэж бодоход тэрний 35 жилийн ажлыг дүрнэр хүндээ хэрэг энэ сайхан байгуулга. Энд чи би одоо бүхэл шагнал бүхэл алдар бүгдийг лавлаа. Зөвхөн миний сэтгүүлчийн ажил миний жүжигэн зохиол юм уу яруу найргаа бие биений нөхдөг. Тэр их сайн байдгийг нөхөх. Тийм ээ? Нөхөдөг учраас надад ашигтай. За сэтгүүлчийн ажил гэдэг тусдаа, шүлэг үчих гэдэг тусдаа, жүжигэн зохиол үчих гэдэг тусдаа, дууны яриг найраг гэдэг тусдаа юм байхгүй. Нэгэн нэгийгээ нөхөөл явцдаг байхгүй. 30 жил бороороогүй газар байна, 40 жил ижидэн очоогүй хүн байна гэдээ би говийн ганц цайлаа хийж яхад чинь надад тэрний тухай говийн ганц цайлаа шүлэг бичмээр санагдана үдээ. Тэгээ би чинь болорсомоор нь адуу эзэн хоёр шандандан ганийсэн говийнхныг ардын дууны бадаг шиг мартцсан биш байгаа даа гэж шүлэг бооно үстэй. Тэнгүүт нь буйдхан газар хүн очихгүй газар ганцхан хүүхдтэй байгаа бүсгүүдээр шүн мэдрэлэн мотой хүн орж ирж байгаа Японы миний гран-при авсан Баатар найрагчийн авсан олон улсын радиогийн жижигүүд тэр бас төрн үстэй. Ингээд нэгэн нэгийг нөхөөд явдаг учраас бас их учиртай. Тийм учраас бол одоо Монголын радио телевизд бол үе үеийн их алдартай зохиолч нар бүх сууднууд бүгд ажиллаж ирсэн. Магадгүй тэр үеийн нэвтрүүлэг сайн байдаг тэр зохиолч нар ажиллаж ирсэнтэй холбоотой одоо ч манай сайн зохиолчид Монгол телевизд ажилладаг шүү дээ. Одоо төрийн шагналд Норвоос эхлээл тийм ээ. Дорзовдын Николдоос эхлээл тэгээд одоо манай хэн тэрэг сайхан хүмүүс байна шүү дээ. Тэ Эрдэнэтэн тэргээд. Тэгэхээр энэ бол бас сэтгүүлчийн ажлыг бол уран бүтээлч нөхдөг шүү. Надад нэг ийм юм байдаг юм аа. Өөрөө дэргс нүүдлгээд миний шүлэг үе, говийн ганц гэдэг миний шүлэг үе, ардын дууны хандармаа гэдэг миний шүлэг үе. Тийм ээ? Одоо хоршоо дэрмэгээд миний шүлэг үе, Монголорон гойдаг гэж миний шүлгүүд хүмүүс их мэддэг болсон шгоо. Бүгдийг би болорсонд уншиж ирсэн. Дандаа болорсонд зориул бичсэн. Болорсонд орох гэж бичихгүй юу? Тэ болорсон чинь би нэг тийм дээшээ явж үзээгүй л дээ. Монголоор гойдаг чинь болорсонд 2-5 насагж ирсэн. Багвайн дугаа үзэж ирсэн л наадам юм да үлдэрчний ордонд 2-5 онд тулгаж л ирсэн дээ. Тэгээ муу шүлэг байсан юм шиг байгаа янз нь тийм ээ. Тэгээд яг бас үлдээ ингээд хүмүүс үзээд уншаад сүулд нь дуу болоод ингээд явчихсан. Зүгээр би бодож ийс юм уу ерөөсөө. Яг хөө би бас нэг нэвтрүүлгэн дээр ярьж л байсан л да. Бид нар нэг хүнийг асуугаад хүн ярьж ийсэн. Тэгээ хүн чинь сэтгүүлч жижигхэн тэмдэглэл байх хэрэгтэй шүү дээ. Тэр хайцсан гэсэн мэдэхгүй хэд хоног л энэгээр нэг Монголоор гойсон нөхрөл яваад байсан алга болчихлоо гэж ийсэн. Дээл бэлтэл явж иж л дээ. Тэгэхээр би нэрээ бид нар чинь Монголоор гойдаг юм биш байгаа гэж. Зүгээр одоо би наадам болохоор Монголоор гойдаг телевизээр яриад наадам болохоор энийг уншиж байхдаа биш. Зүгээр яг та нартай би үндсэн телевизийн дээр нэг хууч өргөд би энийг уртсгаж байгаа. Шорт болох. Гоёйг нэмэдэж болно шүү дээ. Тийм шүү дээ. Яг уртсах нь миний эрх шүү дээ. Би ямар бүрдэж байгаа тусаар тогтолыг аваад уртсгаагүй шүү дээ. Ханад цагаан гэрийн од хэмээний тоолон дээр хасаг калуун толгойн амг дөвөн тутган дээр дээр нэмээд бичээгүй шүү. Өөрийнхөө имийг хичнээн гоёйг нэмж болно шүү дээ. Заавал одоо юу гэдгийг тэрхэн 6 бадгаар биш. Би уртсгаж байгаа. Би дараагийнхаа номонд оруулна. Ингээ бодоод явхад гоёдаг юм их гараад магадгүй зүгээр энийг байж тээ. Харт түмэн нэмж болно. Ардын аман зовч болдог нь миний тэн дээр хүн нэмээд уншиж байвал би урахгүй яагаар миний шүдгийг эн чинь нэмэгдэж болдог байхгүй. Хомигдож болно тийм ээ. Тийм учраас нэг би нэмж байгаа. Нэмж байгаа тойтныг наадмаар тийм клип шиг юм хэмнэ. Их урт болж болох талтай тийм ээ. 15-ны сар үрсэн толгойдоор нь айлын бараан гойдаг. Аштын бэлэгтэй явгаар амын аштын бэлгэн гойдаг шиг гэдэг юм уу тийм ээ. Одоо юу гэж айрганд нь ардын дөссөн хөрөнд ханаан гойдаг, аяганд нь үдийн нар далбилсан үгдээр хоймрон гойдаг, өшөө олон гоёлууд байна шүү дээ. Хараад байхад бүгдийг нь багтааж чадахгүй. Гэхдээ өрнж болдог, зохиолч нь нэмж болдог. Тэр байтугай яваа холонгой төөрүүдийг хараад байх юм бол өөрөө байхдаа гаргаж ирсэн төөрүүд дээр ганц нэгэн шүлгээ зассан байдаг шүү дээ. Бас хөдлөж бодож шүү дээ миний юм чинь. Тийм ээ? Тийм учраас миний гэж яхан сунгана гэж бодож байгаа. Би жилээр заруулсан олон шүлэг байдгийг. Би ээжээс хойш ээжтэй ерөөсөө шүлэг үчээгүй. Дандаа дуу үтсэн. Ерөөсөө үчээгүй.
ижигээ амьд байхдаа их олон шүлэгдсэн. Хүн анзаардаггүй. Тэгээ ингээ хараад байхад байна шүү дээ. Ээж минь та сайхан шүү. Би ижидээ хайртай мартай гэсэн шүлэг ерөөс нь байдгүй. Дандаа эмзэглсэн шүлэгнүүд байдаг. Тийм ээ? Ээжээ та хүүдээ гомддоггүй үстэй. Хүү чинь уул өргөж таныхан ачийг хариулах урт холын бодлын тэнд дараатаа яваа шивч гэдэг юм уу. Нэг л өдөр зай чинь хангаж нэгний өглөө хацрын зүгээр нь гэж бодож чаддгүй дээ. Үрийнхээ нүдийг хөдөлж үлгсэн мэмийг ширгсэн гэж бодож чаддгүй дээ. Би таныхан ачийг хариулж чадаагүй магадгүй ч гэдэг юм. Тийм ээ? Эсвэл орчлонгийн дотоо гэдэг шиг аавдан бэрхэлдэг, ээждэн бэрхэлдэг гэж байгаа. Тэгээд алтан газны одоор хамжаа буулгахаар аав минь явцсан биш байгаа алга байна. Өлзий тулгийн өргөс болгоныг түүх гээд ижи минь ирээгүй юм биш байгаа даа эзгүй байна. Мөнх усын орчлонгийн дотоо үрдэн бүтэн болгох гээд миний хоёр уурал гэртээ удаалга байна гэдэг тийм. Тэгээ нэг тийм хандаа нэг тиймэрхүү шүлгүүд байдаг шүү дээ ижидээ нэг тийм ижи минь болж л өгөл дэргэд байгаасаа. Ер нь ертөнцийн замаар хүүгээсээ л явчихна да. Хүүч нэг л ингэндээ ч гэдэг юм уу. Тийм шүлгүүд их байдаг. Тэгээ нэг нь тэгээ бичсэн болохоор одоо ертөнцийн Монгос үзээд миний ижи чинь 99 оноос нэлээд хэдэн жил болж байна. Одоо бол энэ харуулсахын бичдэг харин Тэнгэрлэг сайхан их олон доо бичсэндээ ижидээ. Ижи минь ойл жаргалтай мөнхийн дэргэд ижи мич гэдэг юм. Хамгийн сүүл мөнхийн үнэмшилд өргөх дуу тэгээд их сайхан бас хуудаас их сайхан дуу хийсэн. Надад бол тэр доодохгүй хүн төрний яг тэгээ ижидэл дун өргөж байгаа. Ижигийн дагаад аргалд явдаг байсан ижилгүй ганцхан тоомт минь говь. Ишиг хөөцөлдөж хөл дөрвтон инээж тулсан ширдэг минь тал. Халтар чигэнд зом таних хагсаа нэмгэн мордтэй нутаг хагасхан өдөр бороо шивэрхэд хашгирч ургадаг таамтай нутаг. Их орныгоо ерэн зүгээр яхаа магтах юм аа. Яг одоогийн өндөрлөгөөр их олон хэлж байгаа да. Эмзэглэж чийдэг. Ийм нутаг, ийм газар дайд, ийм их орон, ийм газар шороо энэ чигээр байгаасаа, тагшин байгаасаа, бидний амин шүтэн байгаасаа бид энийг алдчих бай. Эндээ хайр гамгүй байх бай. Тэгээ тэнгуут нь одоо нэгээд жагсаа суглан болоод учиргүй уурхаач сүнтгүү гэж бичихгүй ч гэлээ гэсэн бидний зүрхээрээ хайрлаж явах хэрэгтэй бол энэ Монгол орн. Үдийн наран дадуу тэр нутгийн нуурын бүлэхэн байдаг. Ханы нүдэн тал багтан гэрийн хаяа шуудалтай байдаг. Тэр Монголын амгалан тийм ээ. Энэ шүлгэн тэр шиг ийм нутаг дайдан хайртай байх. Магадгүй 50 жилийн дараа энэ их зөвлөлүүд чинь зөвхөн шүлгэнд үлдчих вэ. Дуунд үлдчих вэ. Ингиж байсан гэлээ дээр үед ийм мөрөн байсан гэлээ. Одоо 21-р зууны үед монголчууд ингэж зохиож ирсэн гэлээ. Бидний өвгөд дээдс. Тэгэхэд Монгол тэр үед ийм хуултай, устай байсан гэлээ. Тэ? Хүдэн датсан хангаяа хүний нутгийн барааюудаа гэдгийг таган таваад нутгийн хөсний дараа зохиосон гэлийг бид нар ярьдаг шүү дээ. А тэрнтэй адилхан тэр энэ юм мөнхийн бахархал байгаасаа гэдэг өнгө нь миний үед бол бас нэг илүү байгаа юм. Үнэхээр энэ их орныг бид нар бүр зүрх сэтгэлээсээ мах болох хэрэгтэй. Нутгийн сансан сэтгэлгээд бас миний дуу тэгээд хоёр нарны яг хөө шолын газар юугаа хийнэ гэж тийм ээ. Тэгээд тэн дээр одоо байдаг юм л да би урчин бэждийн ус өхөр өгч яах гэж зүудлээ гэж. Уруулаан тас хазан уул талын дундуур ингээд явж байна гэж зүудлээ. Хүмүүн гутлынхан улыг хөрсөн чинь хөдсөн шоруур ингээд явж ялаа би. Тэгсэн чинь аршин ташмаг сурч үүрсэн асгам ус минь асгарчглаа. Ангаг цангаг хөрс хогсорчглоо. Тэгээ би ижидэн би ус авчиж явсан юмсан гэж. Алаг өрийнхээ нулимсаар амаан чигэлдэг юм бол англи жимийн ангаж өгөх нэг зүудлээ. Элэг хөлөрсөн зүудний таган хогсолтол ижимийн нөмөр дэргэд байсангүй. Сайхан ижигийн ээжийнхэн санааг нь би сангаатсан биш угаа. Хоёр нарыг үзэх гэж ирсэн биш холын газар явааг энэ маргааш шүлгний өглөөний онгоцоор нутагдаа халууч ивэз гэж шүлэг байдгийг. Тэрнийхээ санаанаас аваад тийм юу эцэлэн ээжээс нь дахиад тэргүүш энэ газар яваа гэж. Тэрэн шиг нэг тийм юмнууд нэг жаахан хүчтэй буудаг шүү. За энэгээр жаахан алдар шатах юм. Ийм юм жаахан юу хүмүүс илүү хүний танил болох болов хүний сэтгэлийг хөвсөжүүлэх үү гэж би ерөөсөө бичдэг. Миний бодож байгаа тэмүүлэл бүр чин үнээсээ л байна.
Би бол нэг юм хатуу зарчимтай. Яг хөө зүгээр улс төрийн талаар сурч байгаа биш. Би жүжигчдийн хувьд бол зүгээр яг хөө эдгээр намайг муулахад байх л да. Би жүжигчдийн хувьд бол гиндэн угаа шиг, сагааны цэгмэж шиг, цэвэнж угаа шиг жүжигчин төрөөг үйлчилдэг, боддог хүн. Үндэл тэгдэг мэдэгдэн шүү дээ, тийм ээ. Яагаад юундаа байдгийг мэдэхгүй. Зүгээр Монголын яруу найргийн хувьд бол зүгээр сурталчлахгүй, уншихгүй байгаа болохоос урд үеэсээ бол давтсан шүү дээ. Яг үнэндээ. 60-аад оны нийт яруу найргийг хараад өнөөдрийн залуучуудыг бичиж байгааг хараарай. Тийм ээ? Тогсромгон гарч ирсэн тэр давлгааг хараарай. Хамаагүй л биш манай яруу найр одоо бүр сайжирсан шүү дээ. Тааш тэрийгээ сурталчлахгүй, ярихгүй, хийхгүй, хүмүүс мэдэхгүй л байна. Тэр үе чинь нэг шүлгийг хамт бүгдээр л ярьдаг байлаа шүү дээ. Одоо тэгэхээр хүнийг одоо юу гэдгэндээ бас жаахан тийм л байх та би хаан төрөв гэдгээс илүү шүлэг өнөөдөр бас бих биш дээ. Тэгэхээр яв холонгой сүнс гомдохгүй байхгүй юу? Монголын яруу найр надаас хойш хөгжиж байна гэж бодох ёстой байхгүй юу та? Тожоо жолооч эмч нар гэдэг жүжигээс илүү жүжиг бас биш өнөөдөр. Тэгэхээр тэр Мангангуайн ч юм уу тийм ээ Лодой Дамгуайн гарын таван ургаас наашаага манай Монголын жүжигийн зохиол бол унтсан гэж би хэлэхгүй шүү дээ. Энэ талаар би зүгээр яг нэг утга зохиолын сурчлагын ихэн боо юм хийж чадахгүй. Яг хүмүүсийн зүрх тархинд ойлгохгүй мэддгээр л уршаа хошуураад Ирбатэрд бол тэр гэдэг хамаагүй хөгжсөн хашаа хамаагүй өндөр явцсан юмнууд би хүрч чадахгүй ч юмнууд би яв холонгойн зарим шүлгүүд бид нар хүрч чадахгүй сэдэн дорж байгаа хүрч чадахгүй нямбогийн нямдорж товч чадахгүй юмнууд байгаа би гэхдээ илүү гарсан юм бас би Нөгөөрөө яас их утга зохиолч намаар жүжигчтэй болдгийг бид нар илүү гэж зарим бодвол бодчихлээ гэж сайн хийх хэрэгтэй үз. Тийм ээ? Тий. Гиндүнгуайн шиг бид нар хамаа би гиндээс хамаагүй илүү гэж байгаа юм байвал тий ярина зургатаар тийм ээ? Гиндэн цагааны зэгэм заяа юу юм бэ? Та нар миний тэр киног хар би хамаагүй илүү тэрийг тайлбарлана. Яруу найргийн хувьд нөхөр хөгжиж байгаа. Сүүлийн үед Арман энэ тэр бас сайжирч байна шүү. Би Монгол орон гоё. Өгөөтэй зуны алаг шүлдэрээр нь хөлөөн гойдог. Хүрэн толгойн айдсан шавхаагаар нь хоолойхон гойдог. Би Монгол орн гойдог. Зэрэглээдсэн талын бараа нүүдлэр харцаан гойдог. Зээглэсэн шар толгодын алтан хормойгоор нь хаяагаан гойдог. Би Монгол орн гойдог. За баярлалаа. Миний Монголын ард түмэн бид нар ч бүгдээрээ нэг тэгдэж сайхан наадаарай гэж. Үнэхээр их олимаар бид нар бахархаж явах хэрэгтэй юм да. Ерөөс зүгээр байж хахад хүнийг өөртөө баярламаар зүгээр байж хахад хүнийг зүн сонгороо юмыг анзаарах үе байдаг ш зүгээр. Заримдаа хүн өөрийнхөө муу яваг зүгээр явахтаа мэддэг гэж байгаа ш. Энэ би биш юм байна шүү. Энэ нэг биш ээ гэж. Нэг хаан тэгээд тарийчин болсон гинлээ. Энэ ер нь би биш вэ шүү гэж. Тэрнтэй адилхан зөнгөөрөө зүгээр ингээ харж хэрэгтэй. Заавал баярлалаа гэдэг салхилахгүйгээр энэ сайхан дөрвөн үлрэл, энэ сайхан байгаль, ийм сайхан дайдад Монгол гэдэг тусгаар улс, ийм газар нутаг, ийм заншил. Ерөөсөө нэг тийм бурхнаас заяасан юм шиг ийм их оронтой гэж бүгд бахархаж баймаар юм байгаа юм да. Тэрний сануулдаг юм бол наадам байдаг л та. Орсын сэтгүүлч надад хэлж ирсэн Монголд надтай хамт зураг аваад 7 хот дахь очиж өглөө зураг авснаа. Монголын Чингисээр их зэрэг буудсан юм шиг сонин санагдаад байх юм байсан болов. Наадмын өвдө хараад дэгдэг шүү дээ. Утаас унаглаад нэг энэ тэмдэг одоо янцгаагаа гэдэг. Ийм дайдад төрснөө бид нар за яхаа би зүгээр монголчуудыг нэг нутгаан шамлаад байна. Үний газар байгаад гэж хэлэхгүй. Гэхдээ энэ руугаа хайртай байх хэрэгтэй. Энийг тохинулж яадаг, энийг сануулж яадаг, энэгээр омшдог юм наадам учраас тийм миний Монголын ард түмэн сайхан заяа золон дээр сайхан байна уу? Ямар ч ядуу хүн нэг 5 гэдээс засдаг юм шүү дээ. Ямар ч ядарсан нэг дээлийн солиод нэг наадмын хүрээгээр нэг алхадаг шүү дээ. Тэгээ өөрийгөө хүн шиг яваа гэж боддог. Тийм учраас өдрөөс өдөрт миний хуран дэлгэр нь сайн сайхан байгаасаа гэж бодно. Төсөөлд нь би ганцхан дөрвмөр хэлчихье. Миний жилгүүдийг бүгдийг мэдэх юм шиг дээ. Би ямар дэлхийн чиний бодлоо гэдэг газрын дайтай наслах биш. Дээлтэй сахар шиг явуулаа гэдэг галын хэртэй дөрүлцгүй ш. Энэрлээгээд энэ орчлог уяхан болох ш. Эргэлээгээд ээжээсээ дахиад өрөх штэ. Актын мөртэй Монголдон амгын чимээ шиг ойрхон явъя. Амьдрахын жамтай насандаа амьсгалахын дайдаж Монголон гэж залбирая. Эх орон минь гэж. Энэ сайхан орноо залбирч явъя да.